Бүгдээрээ сайн уу? Одоо нэг чухал дасгал хийцгээе. Дотор эрхтнийг байранд нь оруулах дасгал. Ингээрэй. Сайн байна. Энэ байрлалда амрыг. Хөлөөс зүрх хүртэлх урсгалыг мэдрээ. Нуруу нуглан ба бамбаа булчирхааг сэргээх гайхалтай байрлал. Дараа нь ингвэл дотор эрхтнүүд умаа, өндгөвч, түрүү булчирхааг дарснаас зогсон гшил үүсгэж байсныг нь чөлөөлнө. Хоёр гараа умдаг ясны дээгүүр тавьж дарж татна. Нэг, хоёр, гурав. Бүгдийг нь байранд нь оруулна. Элэгцэс ходоодыг байранд нь оруулна. Ходоод унжвал их өвддөг. Солиорох төхнө. Хүн уучраач болохгүй. Одоо ингээд сайн байна. Ингээд боллоо. Толгоон сунаалт 1 2 бас 2 тийш. За энэ байрлалд дахиад 1 2 3 4 5. Сайн байна. Одоо ийм байрлал аваад амарна. Харж байна уу? Би зүүн талын нурууны булчингаа сунгаж байна. Нөгөө талдаа хийн. Нурууны булчингаа ингэж сунгана. Ингэж хэвтээд амарна. Унтсан ч болно. За дахиад сүүлчийн удаа. 1 2 3 4 5. Үүний дараа хэвлийн булчин чангалах дасгал буюу пресс хийн. Гараа ингэж тавина. 500 удаа дугуй жиих мэт 2 хөлөө хөдөлгөнө. Танд бол энэ спорт алхаа л гэсэн үг. 30 удаа хийгээд 30 секунд амарна. Дахиад хийцгээе. Ийм маягаар пресс сайн хийчихвэл таны эрхтнүүд байрандаа орчвол бүгд сайн ажиллаж эхэлнэ. Та олон жилийн өмнөх шигэ болсон байхыг мэдрэх болно. Хидэх, хүчлэг хоол, дандаа чансан хоол идэх, ямар ч түүхий хоол идэхгүй байхад дотор эрхтэн унжина. Тэгээд бас олон төрлийн юм хольж идэх, хоолтой зэрэг шингэн юм уухад хоол боловсруулалт мууддаг, бас стрессдэг. Энэ бүх буруу дадал нь таныг устгаж эхэлнэ. Баг идэх хэрэгтэй. Жоохон ид. 1-р, 2-р, 3-р хоол ба компот гэсэн олон хоол хольж идэх хэрэггүй байсан юм. Ингээл болоо. Хүзүүгээ заавал сэргээх хэрэгтэй. Харж байна уу? Яг ингэж хөдлөнө. Тийм ээ. Үгүй. Гэж байгаа юм шиг толгой хүзүүгээ хөдөлгөнө. Цусны даралт хэвэндээ орно. За ийм комплекс дасгал. Энэ хэвлийн булчин харж байна уу? Хэвлийн таргалалтгүй байхын тулд бас хөдөлмөрлөх хэрэгтэй.